Монголын төр Монгол улсын ардын жүжигчин хэмээх энэ цолыг үнэхээр хүртээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ хэтгэл хүндэтгэлийн өмнө гүнээ михи ослё 40 жил энэ уран бүтээлийг би уран бүтээлч байх энэ хандлагыг хүсэл зорилго ирмэлзэл алсын хараагаа үнэхээр урвалгүйгээр шарвалгүйгээр хоёрдмал санаагүйгээр үнэнчээр тууштайгаар урлагийнхаа манаанд зогссоо. Тэгээ үнэхээр миний урлагийн энэ гарааг эхлүүлэхэд миний төрүүлж өсгсөн аав ээж маань урлагийн хамгийн аа буюу анхны үсгийг ээж маань цэцэрлэгийн багш байхад надад урлагийн соёлыг зааж төлөвшүүлсэн, намайг дуулж бүжиглэж сургасан ижидэн үнэхээр Тэнгэрийн орноос ээж минь харж байгаа. Аа маань намайг урлагийн талбарт мэргэжлийн урлагийн байгууллагт хөтлөн дагуулж орж хүүхэд байхаас минь намайг үнэхээр дайчин, зоригтой, өөртөө итгэлтэй байх, бадрангуй ах тэр итгэл төлөвшлийг өгсөн хүн бол миний аав юм. Тэгээ намайг мэргэжлийн урлагийн байгууллагаас соёл эрдэнэ хамтлагт хөтөлж дагуулж орсон хүн бол яхаа аргагүй миний аав, би аавдаа ижидэн үнэхээр талархаж байна. Хэдийгээр ээж аав маань Бурхны оронд байгаа ч гэсэн аав ээжтэй би заавал талархал илэрхийл ёстой гэж бодож байна. 52 дугаар сургууль би ороход намайг үнэхээр нарны дуул хамтлаг буюу улс төрийн хамтлагт ороход урлагийн талбарт яаж хөдөлмөрлөж ажиллахыг урлаг өөрөө ямар ч хоёр нүргүүгээр бусдад үйлчлэх ёстой гэдэг тэр төлөвшлийг өгсөн хүн бол миний соёлын гавь сэтгэлтэн гал мандах багш 52 дугаар сургуулийн багш маань юм. Тэгээ багш маань надад 15 таа байхаас өмнө эхлээд өөрийнхөө дуунуудыг надад өгчээсэн. Тэгээ багшийнхаа дуулсан олон дуунуудыг би радиогийн алтан фондод бичиж үлдээсэн байдаг юм аа. Тэгээ түүний дараа соёл эрдэнэ хамтлагт би орж мэргэжлийн урлагийн байгууллагт орж дагалдан дуучнаар 1986 онд орж ирсэн. Тэгэхэд хүлээж авсан хүн бол миний хөдөлмөрийн баатар, миний хүндэлж явдаг агсан ухнаа дарга маань байсан. Ухнаа дарга маань соёл эрдэнэ хамтлагт намайг дагалдан дуучнаар оруулсан. Соёл эрдэнэ хамтлагт намайг тусаж авсан. Манай соёлын гавь сэтгэлтэн Жаргал сайхаах, Чингис хааны маань ардын жүжигчин Жагаах, Баяраа ах, Нандаа ихч гээд бүх миний бас аа усгийг заасан, мэргэжлийн урлагт аа усгийг заасан миний багш гавьяач жүжигчин Насан Тавдах багш гээд энэ соёл эрдэнэ хамтлагийн бүх хүмүүсүүдтэй би бас чин сэтгэлээсээ талархъя. Тэгээ урлагийн талбарт өнөөдөр бас яг ерөнхийдөө чинь зарилгт бас хэлж байна. Урлагийн алтан хөмрөг нандин тийм дууны өв соёлыг үлдээсэн гэж хэлж байна. Тэгэхээр нийтдээ 250 гаруй дууны уран бүтээлийг туйрвсан. Тэгээ энэ уран бүтээлийн туйрах үйл явцад үнэхээр энэ он жилүүдийн туршид надтай хамт үнчээр ажилласан продюсеруудаа, хөгжмийн зохиогчдоо, ая зохиогч, үг зохиогчд, хөгжмийн найруулагчид мөн клипийн маань хийжсэн клип мейкерүүд болох продакшнуудаа онцгойлон талархаж байна. Тэр дундаа онцгой талархлыг би манай Монгол улсын төрийн сойрхол Балхчов би 85 гаруй дууг дуулсан байдаг. Энэ сан хөмрөгт бас оруулсан. Нийтдээ 250 гаруй дууны маань бараг 60 дуун бас ингээд байнгын дуулагдж байдаг юм байлээ. 60 гаруй дуун. Ингээд бас манай соёлын гавь сэтгэлтэн Гончгийн Жаргал сайхны дуунууд асан төрийн сойрхолд Инх Манлаа ахын дуу, мөн төрийн сойрхолд Харганы Чука ахын дуунууд тэгээд энэ яруу найрагчид болон ардын уран зохиолч Үржингийн Хүрлбаатарын яруу найраг, дууны яруу найргууд асан төрийн сойрхолд Гүр Базар ахын маань дуунууд бас мөн цоотлын хулангийн маань яруу найраг болсон үгхнүүд те ингээд бүх яруу найрагчдаа би чин сэтгэлээсээ талархаж байгааг хэлье.